Багшаа, оюун санааны зам мурд өөртөө гарч байгаа өөрчлөлтийг яаж хэмжих вэ? Та хэр өргөн цар хүрээнд сэтгэдэг болсноо анзаараарай. Өөрийн сул болон давуу талуудаа мэдэрч байгаа эсгээ анзаар. Энэ бол 2 дахь хэмжүүр. 3 дугаард таны ур чадвар ямар хэмжээнд хөгжсөнийг анзаарах хэрэгтэй. Сэтгэл тань хэр хурдан төвдөө ирж байгааг, сэтгэл тань хэр тэнцвэртэй байгааг ажиглаарай. Та одоо ч тэнцвэрт байдлаа алдаж болно. Яг одоо ууралж байж ч болно. Гэхдээ тэр уур уцаар чинь хэр хурдан арилж, сэтгэл санаа хэр хурдан төвшин тогтун болж байгаа тань бас нэг хэмжүүр болно. Ийм л болох хэрэгтэй. Хэдийнэ ийм болчихсон ч байж болно. Дараачаар нь мөхөшгүй инээд баяр баясгал таны өөртөө хэр итгэлтэй байгаа тань хэмжүүр болно. Дотоод амар амгалан. Амьдралд нь илүү гүн утга учиртай. Сайн уу? Сайн. Чи өнөөдөр өглөөний хоолнд юу идсэн бэ? Чиний өглөө юу идсэн нь хэнд хамаатай юм. Хэн нэгэн хоол идсэн ч вэ идээгүй ч вэ огт хамаагүй шүү дээ. Чи хаашаа явсан? Ямар кино үзсэн? Гэх зэрэг нь өнгөц төдий хэрэгцээгүй зүйлс. Та өнгөц юм ярьж, өнгөц төвчөнд амьдарч байгаа хэрэг. Харин амьдрал тань гүн гүнзгий утга учиртай болоход та бусадтай зүрх сэтгэлээр холбогдож эхэлдэг. Чин сэтгэл гоо үсгэлэн баяр баясгал хайр зэрэг нь энэ төвшөнд оршдог. Өнгөц харилцаа энэ төвшөнд орших боломжгүй.